Хүнд өвчнө. Өчигдөр айлдах юм бол айлдсан байгаа. Асуултаа үргэлжлүүлэх үү? За тэг. Тэнгэр хар хүч ягаад цаг ямаг тэмцэлдэж байдаг вэ? Төгсгөлд нь ялагч байх уу? Байх болов уу? Энэ их нарийн зүйлтэй. Маш удаан тэмцэлдэж байгаа. Энэ ертөнц үүсэх нар үүссэн гэж үзвэл тэр үеэс л тэмцэл эхэлсэн гэсэн үг. Цагтаа ялж явсан гэхдээ бүрэн ялж байгаагүй. Цагтаа бас дийлдэж явсан хүчнүүд юм. Анх энэ ертөнц нар гэдэг зүйл үгүй байх үед харанхуйн хүчний мэдлэлд байсан зүйл юм. Тэр чинээгээр оршихуй ертөнц нь харанхуй хүчинд идэгдэж байсан үе байжээ. Тэр үед гэрэл гэж байгаагүй учраас тэд бол тэр үедээ бол бурхад нь. Тэгэхээр хар хүч илүү нь. Эзэн байж. Хамгийн анхны хүч. Хамгийн анх. Харин нэлээд шахагдж байсан гэрлийн хүч олон тийш тарж боторж хүчтэйгэр нөлөөлж эхэлсэн байна. Ингэсээр ахуй амьдрал үүсэх хар хүчний дарангуйллаас ангижрах шинэ арга барил үүссэн байна гэж ойлгож байна. Хар хүч гэхээр л та нарын боддог шиг алдаг, хятадаг, хараадаг, чөтгөр энтер гэж бодож бас болохгүй байх нэ. Гэхдээ тийм гэж ойлгуулахыг хичээсээр ирсэн ч байж болно доо. Энэ хоёрын тэмцэл бол ойлгомжтой шүү дээ. Хэн эзэн бэ гэдгээ л үзэх нь чухал шүү дээ. Харанхуй ба гэрэл хоёрын хэн эзэн бэ? Тиймээс үргэлж өгөө аваатай тэмцэлддэг байх нэ. Гэхдээ энэ тэмцлийн үр дүнд хөгжил дагаж ирдэг. Тэр тэмцлийн үр дүнд сүнснүүдийн эргэлт сайжирдгийг ерөөсөө мартаж болохгүй. Дайсан гэхдээ цагаат толвол нэг нэгнээ нөхөж өгдөг. Шууд устгаж болохгүй, бас шууд үгүйсгэж болохгүй. Тэгсээр нэ тэмцэлддэг. Өрсөлдөгч. Тийм хүч юм. Энэ хоёр хүч хоёулаа байх ёстой. Ганцхан хүнээс олж тэмцэлтэд байдаг биш байх нь шүү дээ. Нэг нь гэрэл, нөгөө нь харанхуйгийн харанхуй хоёр. Аль аль нь л дангаар байхыг хүсдэг. Гэхдээ аль нэг нь хитэдүүл яах вэ? Тэнцвэр алдагддаг.
Бүр гэрэл ноёрхож байсан үе байгаа болов байсан болов. Тэр бол залуухан хүч. Гэхдээ та нартаа болох өгсөн дөө. Гэхдээ эхлээд хар эхэлсэн байна. Тийм. Дараа нь залуу хүч нь гарч ирсэн байна. Энэ хүчнүүд ер нь хүмүүсийн амьдралд одоо бидний амьдралд дээр нь ер нь байгаль дэлхийд ямар хэлбэр ингэ нөлөөлж байгаа нь яаж ингэж мэдрэгддэг бол Тэр хоёрын элд өрсөлдөөний улмаас л одоогийн хүмүүс ан амьтад өв сургамлууд бий болсон гэсэн үг юм. Тэр тэмцэлдээний үр дүнд бий болсон үр дагаврууд. Тэгэхээр өө тэр амтан ургамал бүгдээрээ ингэ сүнстэй юм чинь тэр аяараа л эргэлт нэмэгдсэн юм ба шүү дээ. Гэ сүнстэй гэж байна. Тэр сүнснүүд тэнгэрээс бууж ирдэг гэхээр гэрлийн хүчтэй хамаатай. Урд нь харанхуй гэж ноёлж байсан гэж байгаа. Тэгэхээр энэ наан цаан сүлдэж байж эзэмштэй тогтоож байж л энд төрөх сүнсэн даалгавар үүсэх боломжтой. Өө тэгэхээр харанхуйд хамааралтай сүнснүүд байдаг уу? За ер нь ихэнх нь шоронд байгаа. Ганц нэг нь суларсан. Одоо жишээ нь оюу толгой мэтээс ч нахуулаад. Монголын газар нутгийг гүн хүртэл нь ухаж байгаа бол тэндээс хар хүчнийхэн суларна. Тэд төмрөөс хашимтгай. Харин та нар зөөж өгөө судлаад байх юм бол ямар ч үсэн ихний эзэн та нарыг амьд үлдээхгүй л мэдэж байна. Яагаад гэвэл тэднийг хорж шоронд оруулах ажиллагаанд монголчууд хөхт хамгыг автлаа оролцож байсан. Маш их хүнэн гарц хийж байсан ард том юм. Тэгсэн өнөө эдэн өөрсдөө гаргаж ирлээ. Тэгвэл яах вэ? Өнөө суларсан эдэн та нараас заавал ханзангаа авна. Тэнэс өрсөө нэр нууцлна гэж байхгүй байна. Хинүүсээс болж тийм шорондоо хоригдсан билээ дээ. Тэгэхээр та нарыг өршөхгүй яах нь. Тэгэхээр хүн өөрийнхөө зовлон дуудаж байгаа юм. Харанхуй хүч бол хажууд байдаг. Тэнгэрийн хүч бол дээрээ байдаг юм шүү дээ. Хорлох арга барил гэдэг ч юм уу үүслэх нөлөөллийн байдлаар харахад тэнгэрээс наашаа ирэхэд маш их хугацаа хол зам туулах бол та нарын хажууд байгаа хүч бол харанхуй хүч. Маш амархан барьж авах боломжтой. Нөлөөлөлтөд авах боломж үүсдэг гэсэн үг юм. Энэ бол тэдний том давуу тал. Тэгэхээр өвөө энэ хар хүч суллагдахаас өмнө харьцангуй ингээд тэнцвэртэй байсан гэсэн үг үү? Энэ гэрэл тэнгэр болон хар хүч хоёр хорсон хугацаанд Тэнцвэртэй л байсан шүү дээ. Өдөр боллоо, шөнө боллоо, өдөр боллоо, шөнө боллоо. Тэгээд цаг нь дагсаад байгаа юм биш үү? Тэр аль нэгнийх нь цаг нь ингээд одоогоор жоохон хомигдоод байгаа гэсэн үг. Хомигднаа. Ялангуяа хөгждөггүй, хийдэггүй ард түмний цаг хугацаа бол урсаал байна. Энэ цаг хугацаа нь өөрсдийг нь шахаж байна гэдгийг тэд мэдэхгүй байгаа. Маш амархан соёлтон, тамирн, ядарн, өвдөн юм хийгээч гараас гарч өгөхгүй. Маш хурдтайгаар та нарыг гүйц төрүүлээд байгаа нь та нарыг бухимдуулж байгаа. Гэтэл хаягдсан байна гэсэн ойлголт байж болно. Өвөө энэ хөрсдөд аль нэгэн дийлээд ирэнгүүт энэ хоёрын тэнцвэрийг тогтоодог тийм хүч байдгүй. Тэгж яах юм?
Торгон өвөгч нь шүн залмаар юм байна да. Яаж Бид нар ямар яасан гэж. За дахиад асуултынхаа гүн ухааныг хай. Тэр хүмүүс бидний дунд бас бид нэрээ өөрсдөө бодохдоо сайн хүмүүс, муу хүмүүс гэл тэгж ярьдаг л да. Тэг ингээ утсан чинь муу хүмүүс нэрэл тийм яадаг юм бол их муу бодолтой. Эсвэл хувиа хичээсэн тийм үзэл бодолтой автагтаад биднэрт муу юм шиг харагддаг. Сайн хүмүүс нь болохоор бусд руу чиглэсэн тийм ээ. Олон нийтэд сайн үйл хийсэн тийм хүмүүс гэж ойлгоод байдаг. Тэр эднэрт бас юм санийг хүчөөс нөлөөлж гин үү? Боломжтой. Тийм болоод бас Эхний асуулт маань аль нэгэнд дийлэх үү гэсэн асуулт байсан тий. Тэгэхээр ер нь Одоогоор аль аль нь дийлэх боломжгүй. байхгүй тэмцэл. Ялгчгүй тэмцээ. яг л тэнцвэрийн юм. Бид нар ч гэсэн одоо ингээд юу яхад чинь одоо жишээлх юм бол шашныг оюун санааны гэж үзэлтэй. Шашин гэх юм одоо нэг оюун ухамсаар анхдаг ч юм уу, материалын зүйл анхдаг ч үгүй л хүмүүс чинь ингээд дотроо ингээд тарцаад идэг. Тэгээ ингээд бодоод хатвал ер нь ямар зүйл чинь адил нөө тэнцүүн нөө орцсон харилцагтайгаар л ингээд нийлж ижил юм бүтээд идэг. Мэдээж бид нарт одоо ингээд санаа төрж иж энэ бүхнийг ингээд бүтээсэн. Хэрэг хоосон санаа байгаад байдаг хэрэг түүнийг хийх одоо материалын зүйл байхгүй байх бол бид нар яаж хийх вүлээ тий. Тэгэхээр хамтдаа байж ижил энэ бүхэн оршин тогтноод байгаа юм байна гэж зүгээр одоо бидний амьдралаас олж таньсан зүйл тийм. Тэгээ өвөгийн маань хэлдэг болохоор яг хамт ер нь бол байнга л тэмцэлцдэг тэнцвэрийн зарчмаар л байдаг гэж. Тэгэхээр бид нэр ингээд нэрийн хав харанхууд ингээд өчнө тас харанхууд ингээд тэнгэр рүү харахаар одод харагддаг. Нэрээ тэр од байхгүй байх юм бол харанхуугаар амар гонхтой тий. Амар гонхтой. Тэгэхээр энэ од байж бид нар тэр харанхууг бас таниулж мэдрүүлждэг тий. Од гэдэг бол нарны тосгол гэж ойлгож болно. Бас өөрөөс гэрэлтэх эрчим хүч байж болно. Тэр тийм шүү дээ. Нэг ясандаа бол яг том хэмжээний нар. Та нар ягаа сар хардаг бай. Бид нар нар нарны тосгол яадаг үлээ. саран дээр тусаж ойсон гэрлийг нь л бид нар сар ямар үзэсгэлэнтэй юм гэж хардаг. За тэгвэл одод бас тийм байх боломжтой. Одод бас тийм байх боломжтой. Гэхдээ тэд нар чи асар хоол байдаг учраас өөрсдөөсөө гэрэл цацруулдаг гэж. Бид нар бол одоо Нар тэгвэл од мөн үү? мөн нар бол нэг төрлийн од. Тэгвэл тэгэл ойлгомжтой. Та нарыг эргэн тойрон тийм гал хүрээлж яадаг байх нь. Тэгэхээр тэр гарал болгоом бидэрт энерги эрчимээ тийм ээ. Өгч болно гэсэн үг. Та нар өөрсдөө галын эрчимтэй хүмүүс. Монгол хүмүүсийг галын байдаг. Тийм учраас тэнгэр одтой харьцах гэдэг нь нэг өсөр бас л галтай харьцах холын хичээл юм. Тэгэл наран залбирна гэдэг юм л. Яа нэрээ тэгж харилцаан дээр ийм байгаа одоо шинийн нэг юм байна уу? Бидний бол шинийн 15 бас цагаан сарын шинийн 8 гэл одоо нэг тийм одоо нэг онцгой өдрүүд байдаг юм аа 4 одоо өөрсдийн томьёолоор гаргаж ирсэн. Тэр өдрүүдэд л нарандаа сарандаа залбирахаар л одоо их мундаг тийм эрчим энергийг нөлдөрдөг эсвэл нөлөөлдөг тийм ээ бид нарт гэж ойлгоод байдаг. Тэгээ ингээд зүгээр ингээд над чиг хүмүүсийн одоо би бол одоо жишээлх юм бол бодох юм өдөр болгол нар шинээр ингэж манддаг адилхан л бид нарт ингээд илчвэл ингээд өчрөмч юу ялгаа юу байна өөрсдөө л өмнөд түүнийг мэдэрч чадвал
өдөр хоног цаг хугацааны ялгаа байна уу байхгүй гэж л ойлгодог. Тэрэн дээр та тайлбар өгвөл. Эртнээсээ л хүннүүгээс тэрнээс цаатахаас үг дээцүүч яадаг байсан. Нартай хайрцдаг байсан. Тэр хүчийг мэддэг байжээ. За тэгээ хүний таних мэдрэхээс хамаардаг зүйл юм. Бас нийтийн гэхэд хэцүү. Тэгэл одоо тэрийг дагж байгаад галзуурчлаад байна. Анханасаа хар хүч илүү ингээд давмгайлаад тор хүмүүс юм хар мууд амархан автаж илүү хурдан олон бол тийм байх тийм үү. Тэгэл та нарын хитэн харалж байна. Одоо газ цагаарлаа. Карбоксиндал цагаарч нөө. Нэр л хамгийн амархан харын ер нь бол ямар тийм муу зүйлийг гэх юм уу бидний одоо хэлдэг шиг тийм муу нэг сурахад энэ амархан мэддэг шүү дээ. Сэн тий. Эрдэм намайг хичээл зүтгэлээр ингээд сурж юмыг таньж мэддэг гэж зүйлсүүд биднээс бас нэлийн хичээл чармаалт шаарддаг шүү. Тэгээд хэцүү байдаг тийм учраас. Тэгээд тэр дундаа бол одоо биднэрт бол ингээд аахан байдаг ингээд юмтай харьцах дээ. Газар дэлхийдээ харилцахад бол харилцангуй одоо урмал ногоог бол хараад мэдчихэж чинь. Дээр байгаа одоо тэнгэр гэл тэгэхээр бол төсөөлөл нар одноос одоо л төсөөлөгдөж шүү дээ. Төсөөлөхөөс л чааш болохоос яг ингээд мэдрэх төвшөнд одоо бидний бие махбод хөгжөөг юм уу та. Махбод ч оюун санаа тийм тэрийг л одоо хөгжүүлэх хэрэгтэй. Харин тийм ээ. Тэрийг хэн хариуцах хэрэгтэй бэ? Бид нар Өвөн хариуцахгүй шүү дээ. Тэгэхээр чи өөрөө л хариуцах хэрэгтэй юм аа. Тэгэхээр өөрийнхөө энэ асуулт чинь бол өөрийнхөө анхаарал гэсэн. Тэгээ бид нэр ингээд заяар нь тех ёстой байна гэж бодцоод тэрийг яаж хийх вүлээ гэхээр ингээд арга мухартаад тий. баг багаар гаргадаг. Тэгснээ манай өвгдээ зүч хүннүг үеэс нараа шүтэж исэн гэхээр чин аль эртнээс л тэр чинь ингээд сонголтоо хийчихсэн байсан баг. Тэрийг таньж мэдсэн байна. Тэгээ таньж мэдсэн нараа шүтээд тэнгэр шүтлэгтэй байна гэдэг чи ерөөсөө талаан сонгоцсон ч гэх юм уу тий. Өөртөө өгсөөгөө бол Тэрийг арга тэр аргыг сурмаар ангил бид нар яардаг л та. тусдаа сурах юм. Үн дээр үед одоо энэ бидний сая хэлж ин тийм ээ. Тэр тэн нар сараа шүтдэг байсныг нь бол одоо бидний энэ археологийн судалгаа буюу нөө өмнөх өвд эцүүдийн ингээ булаш бунхныг ингээд судалдаг одоо олж илрүүлээд дотор нь ямар зэдвэлхэн зүйл байсан яаж хүмүүс ингээд оршоодог байсан гэдгийг нэг үздэг. Тэгээд ингээд үзэхэр чи ингээд дотроос нь олдож байгаа зүйл дээр тийм нар сар бүр луу өнтер гарч ирдэ шүү дээ. Тэгэхээр ингээд үе хятадууд ч луу шүтдэг манай луу гэдэг чинь нөө хүннүүгийн тэр том хаадуудын юм дээрээс ингээд иймэрхүү юм гарч ирсэн гэд музейд үйждэг. Тэгэхээр бид нар нэгдүгээр тэр зүгээр ингээд эндээс зүгээр луутай холбоотой юм уу? Дээрээс нь энэ хар хүч одоо саяны хоёр хүчтэй хамааралтайгаар энэ тэр онцгой сонин өвөрмөцтэй байгалийн гоё тогтцтой газрууд дээр юунууд хаадын булж бунхнууд ингээд нухц одоо шоцсон байдаг юм уу? Тэр их сонирхолтой. Тэгээд тэр орчим тэр юу ямар нэгэн тийм хамаарал байдаг болов? Хаадыг гадарт хизээж оршуулж байна. Хаад юм уу, ноёд ч юм уу тийм. Босхой өөр даад уцаад ганц яг хоёр олдохоос биш тэнгэрийн хөвгүүдийг тэнгэрт олдуулна гэж бүгдийг шатаадаг дүмтэй. За энэ яриа маань хайлж яваад янз бүр болоо хоёрчих уу да. Оо тийхээ тийм. Жохон хол болохоор Одоо нөгөө нэг би тэг том ууг айлдвараар юм бүтээлүүдийг ингээд яриад тэгэхээр ингээд ер нь хүн юмыг ингээд бүтээлчээ за ингээд анханаас ингэж бүтээлээ ийм одоо дөрмээр ажиллана гэх тэгэнгүүт одоо тэнгэр хар хүч хоёрыг анханаас нь хизээж хоорондоо тэгэж аль нэгэндээ бууж хөргөө бууж өсөн одоо ингээд дараа нь ахаал тэмцэлтгэхэд зөвхөн бүтээсэн байлаа бол нөгөө ажилтдаг дөрмөн гэх юм. Хүмүүсээс нэг нь бол тийм үү? Гэхдээ ер нь бол хамтдаа байх юм бол бид нар тэндээс нь сайн муу ингээд ялгаж таниад
суралцах тийм орчин болж байгаа юм шиг санагдаж байна. Сайныг ч тань хэрвээ аль нэг нь одоо сайн байх юм бол муу бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо аль нь одоо энэ чинь л зөвхөн юм нэг л юм байгаа тавал биднээс бол яг үнэндээ бол уйтгартай байдаг. Тэгэхээр бол ингээд юм бол сайн ч бай, муу ч хоёулаа ингээд хосолж байх юм бол бид нар тэндээс ялгааг нь таньж мэдээд за ер нь бол сайн нь л байх ёстой юм байна гэдгийг таних. Нэгсэндээ бидний хөгжлийг хөгжүүлэх тийм орчин болох юм шүү тийм ээ. Гэж л одоо нэг оюун санааг юм хөгжүүлэх тийм л зориулттай. Болцоо. Тэгж ойлгож байна. За, асуулт таалагдав. Тэгвэл болсон байна гэсэн үг. Лаа. Одоо чи маань ирч хүч авах гэж бай. Нэг дор уран онгол гэдэг амархан зүйл биш. Тийм бай. Энэ дээр л хүн бол махан биетэй тэрэндээ хамаарагдсан дорой амтан гэдгийг мэдэрдэг юм да. Нойр хэрэгтэй гин, хоол хэрэгтэй гин. Амтан шиг соёо байхгүй. Хурд байна уу байхгүй. Аслан барс баавга шиг хүчтэй юу гэхэр бас байхгүй. Хамгийн сул дорой. Биднээс бас ухаан баг шүү дээ. Ухаан байгаа. Гэхдээ энэ ухаан буруу аргаар ашиглаад байвал бүгдийг алах замаас өөр юм байхгүй болно. Өмнө нь мөслөгийн үе цаг үед чинь тийм болж байсан. Эхлээд яг л ийм учир битүүлгээр далайн шуурга тахал өвчм энэ гэж байгаа л айгам халуунаар шарж байгаа л гинт огцом өйтөн болсон. Тэгээд бодоод үз. Чамд хэлэхгүйгээр та нарыг мэдрэхгүйгээр маш хурдан хөргсөн. Тэр нь маш хүйтэн байсан гэдээ боддоо. Цочир. Таадаас ер нь хээр гал хөсгөө даарж бэрж явж исэн байна уу? Байна. Яг л тэрэн шиг түлээ нөхгүй. Асай гал нь байхгүй. Тэгээд ирэхэр чинь хүн чинь Тарцсан даарна. Тэгээс хөргөлж амьдрахаас өөр замгүй болно. Энэ улс орны үүсэл чинь энэ хүүтрлээс бий болсон арга ухаан юм шүү дээ. Нэг нэгээрээ явбал энэ хүүтэнд хөлдөөд өгөх байсан юм. Тиймээс бөөндөө тэрвэрлдэж болтугай амьд үлдсэн хүчнүүд юм шүү дээ та нарын өвгд эцүүд бол. За эндээс ихийн эрхт ёсныхан үүссэн дараа нь эцгийн эрхт ёсныхан хэмээн тусгаарлаж цаг үе тавирахтай зэрэгцсэн байдаг юм. Тэгвэл одоо та нар халж халуунд нилээн хэцүүд нь гамшиг юм тавиана. Тэгж байснаа гинт огцом өтрөх вэ. тэгэхээр ч одоо 10,000 жилийн өмнөх тэр төв тасч буцалхаа байлна, чөмөгч зарцсан гэдэг бод. Тийм хүүтэн. Эргэн тойрон битүү цас мөс нь хүртэл утганы ир шиг иртэй гэж бод. Өвөн тэр та нарын дөрвөлжин цагаан утас тэр дансандаа хідэн зоостой байх хэсэг чинь хамаагүй төмөр хөлөгтэй байх нь чухал биш. Тийм хатуу үүсч ирж магадгүй шүү. За өвөн явъя да. гэлээ.